Хар бур ажил зарим тохиолдолд хүнд хүчээр гэж хэлж болох ажлыг микроб гэдэг нэгэн сониуч этгээдэр сонирхдог байна. Хортой могоонд хатгуулах, шавар лагтаа хутгалдах гээд ер нь хаана л ажлын хүнд нөхцөл орчин байна. Майк тэнд л байж байдаг байна. Гэхдээ түүний зорилго нь хар бур ажлын өвчин туссан давш. Ойвт суудаг цагаан цамцнуудад хөх цамцтнууд ямар хүнд хүчээр бохир заван хэцүү орчинд ажилдгийг харуулах юм байна. Түүнийхэр бол цагаан цамцтнууд хөх цамцтнуудын хооронд ажлын хуваарлтын төлөөх хүйтэнтэй өрнөд байгаа юм байна. Учир нь хүний нийгэм хар бур ажлаас илүү амар хялбар офисын ажлыг илүү үздэг болж эхэлж байна. Ажилдаа мэргэсэн хэсэг буюу сэлэсэр, цахилгаанчин, машинист, тракторчдыг хүнд хүчээр хар бур ажилтнууд гэж үзэх хандлага нийгэмд газар авч хүмүүс офисын ажилтнанд масран хит хошуурч байгаад майк санаа зовж байгаа юм байна. 2018 он гэхэд сэлэсэр мэтийн нарийн мэргэжлийн ажилчдын эрэлт одоогийнхоос 16% өснө. Барилгын ажилчдын эрэлт 2018 он гэхэд 19% өснө гэсэн тооцоо байгаа. Харамсалтай нь тэр үед одоогийн мэргэжсэн чадварлаг ажилчид тэтгэвртэй гарсан байх бөгөөд тэр үед мэргэжлийн ажилчдын хомсдолд орох аюул нүүрлээд байгаа юм байна. Үүнийг эртнээс харсан Майк Америкийн Конгрессийн гишүүдтэй уулзаж нарийн мэргэжлийн ажилчдаа одооноос бэлдэх цогцтой бодлого явуулахгүй бол улсын бүтээн байгуулалтыг авч авдаг нарийн мэргэжлийн ажиллах хүч удахгүй цөөрч бүгд цагаан захтан болох аюул нүүрлээд байгааг сануулсан байна. Цагаан захтнууд ихсвэл гаднаас ажлын хүч авна. Улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж Майк үзэж байна. Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа нарийн мэргэжил бүрж сайхан. Хүний чаддгүй зүйлийг хийгээд ажил төрөлдөө явах сайхан штэ гэж Майк хөх цамцтнуудраа бахархан хэлсэн байна.